За сайн байна уу? Нийт арилжаач та шинэ оны мэнд хүргэе. За ойр YouTube сувгтаа маркет орч хийсэнгүү. Оны 3 дахь 7 хоног 2 дахь өдрийг хийж тарлаа. За ягаад 2 дахь өдөр хийж байгаа гэхээр за өчигдөр бол нэг дахь өдөр буюу 1 сарын 19-ны өдөр бол Америк нэгдсэн улсад Мартин Лютер Кинг буюу одоо хүний эрхчлөөний тууштай тэмцэгч шинэ нөхрийн одоо туршлагын хүндэтгэлийн өдөр гэж ярих бах те. Энэ хүнд зориулсан амралтын өдөр болоод Америк нэгдсэн улсын зах зээл одоо хаалттай байлаа. Тэгэхээр бол хагас цаг ажилласан гэсэн үг. За олон таван юм ярилцлгүй техник шинжилгээ рүү ороод явъя. За дэшээ өсч гарч ирсний дараагаар бол харьцангуй давтамжтай хөдөлгөөнүүд бол явж байлаа. За бидний хувьд бол таныг энэ бүсүүдийн хооронд нэлээд идэвхтэй одоо intraday төрлийн арилжааны яг одоо бүтц үүссэн учраас энэ хоёрын хооронд бол нэлээд идэвхтэй хоёр дэшег арилжаануудыг бол хийгдчихсэн. Зарим нэг юмуд нь тэмдэглэгээгүй байх шиг байна. За ингээд явж исэн ингээд дэшег өчигдөр шинэ 7 хоногийн хувьд бол дэшег гапта дэшег огцон өсөд гарсан шалтгаан нь бол шууд тайлбарлах гэдэг байна. Одоо юу гэсэн юм шиг байна те. Хагас цааны үе амралтын өдрүүдээр одоо Trump happening буюу Mr. Trump бан ерөнхийлөгч Trump бан ерөнхийдөө еврозон руу чиглэсэн тарифын талаар нэлээд ярьсан. Тарифыг бас нэмэгдүүлэх талаар бол ярьсан. За өмнөх өмнө үеэр бол trade war хятадтай болон бусад маш олон орнуудтай яригдчихсэн зүйл одоо энэ удаа бол еврозон руу чиглэсэн иймэрхүү яриа өрнөснөөр алт маань бол одоо тариф болон геополитикийн асуудлаас үүдэлтэйгээр дэшег гаптай өнгөрсөн 7 хоногийн одоо өчигдөр буюу нэгд өдөр гаптай дэшээ гарч ирүүдээ гэж анзаарч болохоор байна. За энэ өнгөрсөн 7 хоногийн алтан дээр явсан техник шинжилгээ. За ерөнхийдөө бол арилжаа ихэд амар тун төвхтэй байсан. Тэ энэ ч одоо хэдэн өдрийн болоо ямарсан 7 хоногийн эхлэх өдрийн өмнөх үеүүдээр бол за ер нь арилжаа хийж болох үеэс чухал бүсүүдийг бол тэмдэглээд хаваалцж ирсэн. За тэгээд энд нэг доор нэг бүс тэмдэглэсэн байгааг хэдүүлээ нэг анзаарч яраа. За тэгээд ерөнхийдөө энэ хоёрын хооронд бүс илүү томсох магадaltaй гэдэг таамаг бол төвшүүлээдсэн. Одоохонд бол арилжаа их тун төвхтэй байгааг бол сануулж ирсэн. За одооний ханш маань өөрөө ямар хөө явж гинэ гэдгийг харъя. За өнгөрсөн 7 хоногт бол иймэрхүү арилжаанууд хийгдэж явж ирсэн гэсэн. Яг л энэ хоёр бүсүүдийн хооронд. За тэгээд одооныхоо юу маань за түрүүний нэг жижигхэн энийг анзаарч яриа гэдэг бүс чинь бол энэ юм байгаа даа. Яг юугаар нь татаад аваад ирэхэд. За тэгээд унаж орж ирсэн. Тэ одоо шалгаж орж ирсэн бүс их унаж орж ирчээд resist авсан бүс маань яг энтэй давхцаж байгаа. За энэ чинээс бол ерөнхийдөө уналтын одоо уналт хүчтэй уналт болон хүчтэй өсөлтийн дунд price action-ийн нэг candle pattern-ийн нэг order block хүү одоо ledge block бол арай өөр байдаг. За нэг яг энэ дээр бол эргэж ирж шалгах боломжтой гэдэг зүгээр таамаг төвшүүлчихсэн байсан бүс гэсэн үг. За яг энэ ойно гэж бол хинч мэдгүй шүү дээ те. Чинь одоо 15 минутаар маш жижиг цаг дээр ярьж байгаа учраас. Гэхдээ энэ удаад бол яг зэгэрхэн шалгаад дэшиг энэчнээс ойсон юм хөтөр зурдал үзүүлээдсэн өнгөрсөн 7 хоногийн хувьд бол за энэ магадгүй нэг өмнөх 7 хоногуудын бүр 2-7 хоногийн өмнөх хийгдчихсэн арилжаанууд ч байж болох гэж. Юу лээ. За биш юм байна. Энэ өмнөх 7 хоногийнх юм байна. За тэгээд нэгдэх өдрүүдээр ингээд дэбэгэд гарч ирсэн. За одоо энэ чинээс хэдүүлээ яах вэ? За энэ бүсүүд бас эргээд биднэрт хэрэг болно л доо тий. За одоо за энэ чи маш олон шалгарч байгаа. All time high шигээд алт бол угсаа галзуурж байгаа. Энэ дээр бол одоо бүгдээ харж байгаа учраас би нэг одоо all time high маш гэж одоо яриад яах вэ? Тэр дээр энэ өнгөрсөн нэгтгэд усахад хийлээ. Эргээд энэ нэг бүсүүд рүү одоо энэ чи хүчтэй өсөж гарч ирсэн. Юу маань хаш маань энэ чинь харьцангуй нэгдэх болоод өчтөр маркет амралттай байсан. Тэгээ зэрэгцээгээр тун доктортой хөдөлж байгаа гэсэн. За нэг жижиг цог руу орлаад төлөнөөс хараад яваад байна. За мөн адил хүчтэй өсөлтийн дунд үүссэн. За энэ бол ledger block гэж ярих баг тийм. За энэ нэршил нэг тийм супер ус чухал биш ээ. Зүгээр л нэг иймэрхүү бүсүүдээс бас нэг ийм ханшийн эсэргүүцэл юмнууд орж ирдэг. Захиалга үлдсэн байгаа бүс гэж ярьдаг тийм. Иймэрхүү зүйлүүдээс ханш ус эргээд буцаад дэмжлэг буюу дутуу захиалгуудыг биелүүлээд явдаг гэх мэтчлэн иймэрхүү бүх ойлголтууд бүгдээрээ л цаанаа нэг утга санаатай байж идэг учраас нэг аль нэршил нь чухал вэ гэдэг дээр бол би нэг анхаарал хандуулад байдгүй. Ерөнхийдөө хаанаас илүү одоо спорт аваад байна, resist аваад байна гэдгийг л арилжаач бид анзаарч байгаа арилжааныхаа шийдвэрүүдийг гаргаа явуучих нь бол илүү магадлалтай болоод явчихна гэсэн үг. За тэгээд одоогийн мэдлэр бол нэг докторчлалтай байна. За энэ дээр ийм ойлгомжтой юм дээр юу ярих гэдэг юм бэ гэх гэдэг юм бол хэрвээ энэ унаж орж ирэх юм бол нөгөө нэг энэ 7 хоногтой тий одоо нөгөө гаптай өссөн өмнөх 7 хоногуудад хийгдсэн all time high руу эргэж орж ирэх шалах магадлалтай buy order-уудыг илүү энэ доороос хийвэл зүгээр байх. За тэгээд хэрвээ за он гарч байгаа юм да их л хүчтэй дэшигээ одоо 2025 он жингоо явсан бүтээгдэхүүн за мэдээж геополитик болон маш олон
шалтгаануудаас болж шалтгаалал одоо safe haven бүтээгдэхүүн гэдэг утгаар бол эрэлттэй байгаа учраас ерөөсөө нэлээд дэшегээ одоо буулраа нь хийж байгаа. Тэр бол үнэн. Гэхдээ энэ дундор богино хугацааны уналтуудыг хийж болно. За цагаан юуны алтны хувьд бол бас хятадын цагаан сар буюу оны эхний саруудаар бас өсдөг шин чанартай. Хэрвээ та санаж байгаа юм бол 2025 оны 12 сард би нэг юу маркет watch хийгээд оруулж ирсэн. Үндсэндээ бол 12 сард бас Santa Rally гэж болдог. Тэрэн дээр бас алт өсөд гараад ирсэн юу stock market маань ч гэсэн өсч гарч ирж ирсэн. За яг уу 12 сарын хувьд бол би нөгөө 1 сарын өсөлтөөс өмнө баг зэрэг унаад өсөх болоо үзсэн чинь уналт маань бол миний харж исэн бүс хүртэл бол бас унаагүй. Энэ нь бол нэлийн доотлын юунд яриад байгаа шүү. Энэ хавцаа ярьж байгаа гэсэн үг шүү. За энд бол нөгөө нэг нэлийн гэдэг олон бусууд гаргаж ирээд за цаг тухайныхан хувьд юу болж илээ доо. За 12 сар. За энэ хавьяас нэг уналт ахиж орж ирчээд явах болоо гэсэн тэр чигтээ ингээд дэшег явсныг л би яриад байгаа. За тэгээ ингээд энэс хойш бол өсөд явж байна. Энэ нь all time high бол манайхан санаж байгаа бах. За тэгэхэд уналтын хөдөлгөөнүүд ийшээ орж ирэх үү? Энэ маань өөрөө том зураг талаараа бас хажуугийн хөдөлгөөн рүү шилжээд нэлийн том консультацийн одоо хэлбэр рүү орж ирэх үгүй юу гэдгийг бид нэр ирээдүйд харна. Ер нь бол хятадын цагаан сараар бол алт нэлийн эрэлттэй болдог. Азад маш олон орнууд одоо цагаан сар тэмдэглэдэг. Энэ үеүүдээр бол алтыг бие биендээ бэлгэлдэг гэдэг нэг иймэрхүү алтан эдлэл алтыг одоо бэлгэлдэг гэдэг иймэрхүү одоо нэг юм яриа бол байдаг. Тэрнийхээ эрэлтээс болоод алтны худалдаа авалт нэмэгддэг гэж бол үздэг. Тийм статистик бол ялцчихгүй байдаг. 1 сар 2 сая үеүүдээр алт маань өөрөө дийлэхдээ өсөж исэн юм түүхэн статистиктэй. Тэрнгээр бол өсөө явж байгаа шүү. Гэхдээ өснө гэдэг бол мөнхийн өснө гэсэн үг шүү. Уналт гарч ирж дахиад өсөж гарах болов уу гэж бол харж ийн. Хятадын цагаан сар бол энэ жил Монголынхаа баг зэрэгцэж ирсэн баг. 2 сарын 17 Монголын 18 болоод Хятадын 17 болоод байгаа юм да. Тэгэхээр дахиад нэг сарын хугацаа байна. Уналт орж ирээ дахиад өсөд явах юм бол яах вэ? Энд чинь нэг том консульташн хөдөлгөөн гарч ирэх болов гэсэн зүгээр том цагийн бүтцийн зураглалыг зүгээр тийм хүлээлт үүсгэж байна. За яг энэ үүсээд байгаа бүсүүд дээр бол мэдээж price action-уудаа хараад арилжаануудаа бол хийж болж байна. Уналт орж ирэх юм бол энэ бүсүүд рүү за энд бол нэлээд сайн ажиллаж байсан хүмүүсүүдийг бол анзаарч байгаа. Би одоо ингээд техник шинжилгээ хараад ойлгодог хүмүүс бол энэ болгоныг би ингээд зураад тэмдэглээл энэ хардаа. Тэ энэ чинь сойж исэн байгаа биз гэж бүгднийг ярих шаардлагагүйгээр видео бас богинохон болгохын тулд нэг шаардлагагүй өрхөн болгоны нүдэн дээр ил байгаа юм бол нэг олон одоо дэлгэрэнгүй ярих гэж оролдохгүй байна шүү дээ. Нэг энэ бүсүүд дээрээс эргэж ойх спорт авах бүсүүд нь ирээдүйд 1 2 3 сарууд дээр гарч ирэх болов уу гэж бол харж байна. Тэгээд тэр чигтээ дээшээгээ гараад явахыг бас л үгүйсэхгүй шүү дээ. Тэгж ярихгүй бол одоо тэгээд алт маань мөнхийн л бүсүүлийн жил гарам өсөж байгаа болохоор ялчгүй нэг бол бас аргалзаж үзэх хэрэгтэй болоо даа л гэж бодож байна доо. За хэрвээ арилжааны зах зээл дээр суралцж байгаа, суралцахыг хүсэж байгаа. За ер нь бол сонирхож байгаа. За арилжаа хийгээд бас болж бүтэхгүй байгаа залуучууд үргэлжлүүлээд өөрийнхөө одоо чадварыг сайжруулах гэж байгаа. Сонирхож байгаа залуучууд байх юм бол нэг community-д нэгдээд суралцах одоо ментор хөтөлбөрч гэх юм уу сургалт хайж байгаа байх юм бол ганцхан минут зарцуулаад энэ нэг мэдээлэл өргөчье. За Nomad Traders Academy маань энэ School гэдэг платформ дээр 2026 оныхаа хөтөлбөрийг гаргаад тавьчихсан байгаа. За ерөнхийдөө дэлгэрэнгүй мэдээлэл нь бол яг энэ юуны доор бичлэгийн доор бол линкийг тавьчихна. За энэ форум руу ороод дарах юм бол дэлгэрэнгүй мэдээлэл нь байж байгаа. Гэхдээ маш товчхон хэдэн зүйлүүдийг хэлчихье. Энэ жилийн хувьд бол бид нар за яг энэ үнийн хувьд нэлийн хямдхан болгоод оруулаад ирсэн болов уу гэж би хавтаа харж байгаа. За ягаад гэвэл энэ зах зээлээр бас нэлийн буруу чиг хандлагатай одоо юу гэдэг юм гэмбл төрлийн арилжаач нэлийн төрөөд байгаа харагдаад байна. Тэгэхээр аль болох илүү анханаас нь зөв сүртэй, зөв мэргэжлийн түвшний урт хугацаанд суралцах сонирхолтой залуучууд байх юм бол тэр залуучууд бүгдээр нь хүрэх зорилгоор сарын төлбөрийг бол нэлийн хямдхан тавьсан байгаа. За сарын $8 гэж байгаа. $8 гэдэг чинь одоо 26-аас 28,000 төгрөг байгаа баг. За тэгээд яг энэ дээр болж байгаа бүх 7 хоногт 2 удаагийн live webinar session, market watch, за энэ дотор бичээстэй байгаа системтэй сургалтын унших материалууд бүх юм бүгдээрээ нээлттэй болчихно гэсэн үг. За энэ classroom дээр бол нэлийн дэлгэрэнгүй энэ жил хичээлүүд ороод явна. За энийг би тундахгүй тайлбарлая. За тэгээд энэ $8-ыг жилийн туршид төлөөд явчих юм бол нэг удаа бүтэн жилээр бэлчих юм бол гэсэн үг. Нэг хэрцгий метр аваад журнал хөтлөөд яг ингээд тулсан хувь ментортой ажиллаад дүгнэлт гаргаад ярилцаад ямар хүндрэл байгаа зөвлөгөө аваад ингээд хөгжөөд явах боломж бүрднэ гэсэн үг шүү дээ. За сая ярьлаа те classroom дээр энэ жил бид нэр илүү ямар хүн хичээлүүдээр илүү одоо төлөх хүмүүс хүрэх гэдэг юм ихээр за яг энэ бидний хүмүүсэд байгаа шунал айц гэдэг зүйлүүд хаанаас ургаж гарч ирдэг биднийг яаж контролдох боломжтой юм бэ гэдэг талаас бидний одоо
тарих гэж яаж ажиллаад байна. Энийг яаж одоо бид нар энийг ойлгох чинь бол бас эдгээр зүйлүүдийг бас нэлээд одоо удирдах боломжтой гэж үзээд энэ neuroscience тал руугаа би нэлээд чиглэсэн хичээлүүдийг энэ жил оруулахар шийдсэн. За өмнөх хичээлүүд нь бол бүгдээрээ байж байгаа. За энэ өмнөх хичээлүүд нь ч гэсэн нэмэгдээд шаардлагатай хичээлүүд нь за сурагчдад нэмэгдэж орж ирж байгаа хүмүүсээс одоо тийм мэдхийг хүсэж байгаа зүйлүүд байх юм бол live webinar session-уудээр ярьж хэлэхээс гадна энэ чи ирээдүйд орж ирэх энэ олон залуучуудад архив болоод үлдэх зорилгоор бүх юм ингээд бичлэг болон одоо ингээд унших материал болгоод үлдээнэ. За тэгээ энэ жил features арилжааны зах зээлийг илүү бас танилцуулж хүмүүст одоо ойлгуулах хичээлүүд орно. За тэгээ цаашлаад номад зүү буюу яг ингээд ороод ирчихсэн залуучуудаасаа биш шилээд яг intraday trader-уудын нэг хөтөлбөр байгаад байгаа. Энэний дэлгэрэнгүй мэдээллийг бол би ирээдүйд дараа мэдээллийн гарахаар илүү наривчлалтай гаргана. Энийг шалгаруулалтайгаар явна. Нэг тиймэрхүү байгаад байгаа. За тэгээд ерөнхийдөө хэрвээ та ирээдүйд энэ зах зээлийг сонирхоод ашиг орлого олох сонирхолтой зорилготой одоо арилжаа хийж байгаа хэрнээ болохгүй байгаа арга барил чинь болохгүй байгаа нөө хаана алдаад байгаагаа мэдэхгүй байгаа. Үнэхээр хувийн сэтгэл зүй болоод өөртөө өдөр ажиллах чадвар контроллох чадвар нь болохгүй байгаа. Иймэрхүү байгаад ах юм бол бид нартай нэгдээд зөвлөгөө аваад ингээд хөгжөөд явах боломжтой шүү дээ. За тэгээд доор байгаа видеоны линк руу дараад дэлгэрэнгүй мэдээлэл аваад шаардлагатай бол нэмэлт асуулт байх юм бол бид нартай эргээд холбогдоор яг энэ линк руу дараад энэ форум руу дарах юм бол хаашаа яаж холбогдох юм бүх мэдээлүүд нь байж байгаа.